Багхангай хөшгийн хөндийн чиглэлийн 102.5 км төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Улсын их хурл галт аимшиг хэрнээ усан хуулиудыг энэ 7 хоногт хэлэлцлээ. Үндэсний баялагын санд 495.6 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ. Оройн тэрэг үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 хоног мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Дэд бүтэц хөгжиж яваа манай улсад 102.5 км урттай төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэллээ. Ойрын хэдэн жил Улаанбаатар хот орчимд хийгдээгүй энэ бүтээн байгуулалтыг 4 сарын дотор хийж дуусгана гэж зам тээврийн сайд амлалаа. Хэлсэнтэй хүрч хугацаанд нь төмөр замыг ашиглалтанд оруулж чадах хэсгээс хамааран хотын 24 мега төсөл, бүр цаашилбал Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн цаашдын хувь заяа шийдэгдэх юм а. Энэ төмөр зам нийслэл хотын баруун урд зүгт баригдана. Ингэсэн нь ч учиртай. Манай улс уртаасаа сунаж тогтсон хот учир богдуулын урдах газрыг ашиглаж байгаа нь нийслэлийг өргөтгөж байгаа хэлбэр гэлээ. Энд бий болох шинэ дагуул хотын бүсийг онцлог буудлаа түшиглэн барьж чадвал төгжрлээс эхлээд Улаанбаатар хотын олон асуудал задарч эхэлнэ. Гэхдээ энэ ажлыг удаашруулах уу аль эсвэл хурдлуулах уу гэдг нь зам тээврийн сайдаар шалтгааллах болоод байна. Засгийн газраас энэ төмөр замыг 10 сард гэхэд дуусгах ёстой гэж байгаа. Харин Дэлгэр сайхан сайд энэ хугацааг 30 хоногоор урагшлуулж 8 сартаа багтаана гэж хэллээ. Ингээд энэ хаврын эд бүтээн байгуулалт шинэ төмөр замаар эхэлж байна. 3 сар юм уу 4 сар төслөө хэлбэл 10 сарын 1-ний хугацаанд дуусгах байж чадвал төслүүд илүү итгэх хэрэгтэй замун одоо хувийн хвшлийг бизнесээр төлөвлөх боломжтой. За дээрээс нь би бас өнөөдөр нийт хувийн хвштэй бариад одоо ингээд яг энэ байгаа тээвэр логистикийн төвөөр төлөвлөгдсөн газар өмнө хотод одоо төслийн сонгон шалгуулалтаар одоо үн төлбөргүйгээр ингээд өнөөдрөөс эхлээд газар олно. Төслийн төсөвт өртөх 840 тэрбум төгрөг, нийт хөрөнгө оруулалтын 100 гаруй тэрбумыг 5 төмөр зам болон Монголын төмөр замд байсан хөрөнгөнөөс гаргана. Харин үлдсэнийг нь хөгжлийн банкнаас санхүүжүүлэн гэхдээ эцсийн дүндээ бонд босгох замаар хөрөнгөө босгох юм байна. Төмөр замаа байрсны дараа вагон зөвтгүүрч хангалттай бий. Бүх хамтарч байгаа газруудтай хатуу гэрээ байгуулсан учраас эх 10 дугаар сар гэхэд бүх тээвэр логистикийн компани ямар ч сонголтгүйгээр Багхангайд ачаа тээврээ зохицуулдаг болно гэлээ. Хөгжлийн банк эхний ээлжинд бол арилжааны системийн 5 банкнаас гүүрэн зээл авч өгөөд олгоод тэгээд дараа нь оны эцэс рүү одоо хөгжлийн банк бидний өмнөөс арилжааны банкнуудын зээлийг төлнө. Тэр үед бол бид хөгжлийн банктайгаа бонд усгацсан энэ хугацаа хангалттай хугацаа байгаа учраас бондоор мөнгө усгаад хаачна гэж тооцож байна. China Energy компани бол энэ жилийн авах нүүрсээ бүгдийн төмөр замаар авъя гэж байна. Нэгэнтээ тээвэр логистикийн бүс болох энэ газарт өн төлбөргүй зээлийн нөхцөлтэйгээр газар олгох асуудлыг эрчимжүүлнэ гэж хотын дарга ярьлаа. Энэ ажлын хүрээнд Төв аймаг Улаанбаатар хотыг холбосон авто замын даацыг 4 инээтэй болгоно. Бүрч болоогүй шинэ хэсгээс Сонгон найрхан уулын чиглэлд ачаа тээврийн зам байгуулах ажил эх хоноос эхлэхээр болжээ. Газрын гүний дулааны өрөмдлөг хайгуулын ажил бас эхлэхээр төлөвлөгдөж байгаа. Энэ амжилттай болсон тохиолдолд бид нар дулаан хангамжийн асуудлыг хамгийн одоо орчин үеийн эко байдлаар энэ хот дээр шийдэхэр төлөвлөж байгаа. Замын зургууд энэ жил зурагдаж дуусна. Ирэх жил 2026-27 онд Хүннү хотын бүх автозамыг хот доторх байх автозамуудыг бүгдийг одоо бүтээн байгуулж дууссаны дараа аж ахуйн нэгж байгууллагуудад бид нар бэлэн одоо замтай инженерийн шугам сүлжээтэй газруудыг мөн одоо төсөл сонгон шалгуулалтаар олгохоор ингээд төлөвлөж байгаа. Манайд шинэ хот байгуулсан туршлага гэвэл зөвхөн цаасан дээр бий. Одоогоос 6 жилийн өмнө хөшгийн өндөдөх олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг дагаж Майдар шинэ 100 мод хотыг байгуулах төлөвлөгөөг засгийн газар баталсан. Ингээд шинэ 100 мод хотыг Хүннү болгон нэрийг нь өөрчилсөн. За сүүлийн хэдэн жил төсвөөс мөнгө татсаар ирсэн энэ хотод өнгөрсөн хугацаанд ямар ажил хийгдсэн талаар асуулаа.
сайдрын багцад хөрөнгө хуваарлж ирсэн. За энэ бол мэдээж зөвхөн одоо хотын дэд бүтцийн их усрын бүтээн байгуулалтанд зориулагдсан. За энд нийтдээ 200 тэрбум төгрөгийн төсөл одоо газар дээр хэрэгжиж явж байна. Тэгээ энд бол юу гарч байгаа гэхээр хамгийн түрүүний дөр цахилгаан хангамжийн асуудал. Ус хангамжийн асуудал бол мөн одоо энэ жил дуусгаар байгаа. За үерийн 70 суугуудыг хийж байна. Холбооны шугамуудыг тавьж байна. За одоо бол ингээд түрүүний миний хэлж байгаа цэвэрлэх хангамжийн асуудал, дулааны асуудлыг энэ 25 он эхлэх юм төлөвтэй байна. Энэ жил бүтээн байгуулалтын жил. За Улаанбаатар хот өнөөдөр 24 мега төслөөс нэгийг нь гараанаас гаргалаа. Харин засгийн газрын хувьд онгорсноос хойш урааны төсөөл хил холболтын төмөр замын ажлыг урагшлуулсан бол эх 6 дугаар сараас эхлэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингээд энэ бүх ажлын үр дүн харахал үлдэж байна. Хамгийн ойрын хүлээлт гэвэл баг хангаа хөшгийн хүндийн төмөр зам. Хэдийгээр хэлсэн ярьсандаа хүрэхгүй бол сайд нь өөрөө толгоогоор хариуцна гэх боловч энэ бол ганцхан яамны асуудал биш, улсын хөгжлийн асуудал юм а. Энэ 7 хоногт улсын их хурл галтай юм шиг хэрнээ усан хуулиудыг хэлэлцлээ. Учир нь засгийн газраас яралтай гормоор өргөн мэдүүлсэн хууль тогтоол, хэлэлцээрийн төслүүд нь хууль зүйн наазахын шаардлагуудыг хангаагүй энэ дээр араасаа асуудал дагуулж мэдхээр байсан учраас улсын их хурл 2 хуулийн төслийг нь буцаалаа. Ингэснээр засгийн газар шуурхайлж оруулж ирсэн түүхийн хуулиудаа засварлах ажилтай болж байна. Харин улсын их хурлын гишүүдийн зүгээс засгийн газраас оруулж ирсэн хууль болгоныг баталдаг хуучин жишгээсээ сална гэдэг үгийг ихээр хэлж байлаа. Энэ мэт энэ 7 хоногт улсын их хурлыг тойрсон улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг Сүрлэгмаа таймлаг хүргэнэ. Аримын төргийн үзэгчтэй тэгэхээр энэ 7 хоногт улс их орныхоо эрх ашгийг уландаа гიშгэж зайлын талд буулт хийсэн нэг хэлэлцээр улсын их хурлаар орж ирсэн нь Орос улбаны улсаас онгоцны түвш нийлүүлэх хэлэлцээр байлаа. За энэ хэлэлцээр улсын хурлын гишүүдийг бухимдуулж улмаар буцаагцсан. За уг нь хэлэлцээр учир за хин хиндэ ашигтай байх ёстой. За гэтэл манай талд тохиролтой байж болох үс заалтууд энэ хэлэлцээрийн төсөлд багтсан гэж улсын их хурлын гишүүдийн олонх нь үзэж байсан. За хамгийн гол нь түвшний хувьд нэг улсаас 20 жилийн турш хараат байх эрсдэл энэ хэлэлцээрийг дагалдаж байгаа юм. За энд зөвхөн Орос улбаны улсаас биш урд хөршөөсөө түвш нийлүүлэх асуудлыг гишүүд хөндлөө. За нөгөөтэйгүр дотоодосоо хэрэгцээгээ хангах хүчин чадалтай үйлдвэр 2028 онд ашиглалтанд орохоор одоо баригдаж байгаа юм а. Ер нь бол бас үнэнтэй нүүр тулах ёстой шүү дээ. Гашуун үнэнтэй нүүр тулах ёстой шүү дээ. Би хэлээд байгаа шүү дээ. Өөр ханаас авах юм? Бүгдээр Хятад ард улсаас өнгөрсөн хугацаанд бид яг одоо үндсэндээ одоо Оросын улбанаас авж байгаагаас илүү чанарын нефть онгоцны түвш авах боломж байгааг одоо хүртэл бид нар ашиглахгүй. Тэнд шилжүүлэн ачих байгууламж одоо хүртэл барихгүй. Дахиад дээрэс нь урдаас бид нар нарийн царгаар хэрвээ энэ нефтийн бүтээгдэхүүнийг авдаг болчихвол одоо гарч байгаа энэ зөвхөн онгоц гэлтгүй нефтийн түвшний асуудлыг бид нар бас нэлээд нааштайгаар шийдэх боломж байтал биднэрт хэрвээ урдаас зам үүдээс наашаага нарийн царгаар тавих боломжийг бид нар 19 оны гэрээ хэлэлцээрээр дөнгөж саяхан хэдхэн жилийн өмнө гэрээ хэлэлцээрээр бид нар хагаа ичсэн байх жишээ нь. Бүгднамд Хятад бол бас авын энтер гэдэг ажлууд явж байгаа. Мэдээж энэ дэр хамгийн гол гацаа нөгөө сайхан амьдрмаар байна, мөнгө дутаад байна гэдэг шиг улсын маань эдийн засаг санхүү төсөв энийг бас даахгүй байна л. Оросыг улбаны улсаас дангаар нь авна гэдэг ингээд зүтгээд байгаа юм байхгүй. Цаашдаа бид Оросын улбаны улсаас авахаас өөр сонголт байхгүй. Энийг ч гэсэн сая одоо өнгөрсөн 24 оны 9 сард Путин ерөнхийлөгчийг айлчлахад Монгол улсын засгийн газраас өөрөөсөө бид нар хүсэл тавьсан шүү дээ. Одоо өөрөөсөө хүсэл тавьчих араас нь гонгноод ингээд болохгүй үстэй. Нөгөөтэйгүр онгоцны түвш нийлүүлэх энэ хэлэлцээрийн төслийн орчуулга нь алдаатай. За найруулга нь ойлгомжгүй байсан гэж улсын их хурлын гишүүдэд гологдсон. За энэ бол засгийн газрын өргөн мэдүүлсэн хууль тогтоолын боловсруулалт ямар хуу төвшөнд хийгддэг вэ гэдгийг харуулсан хамгийн тод жишээ болж байна. За парламентаар ороод баталцдаг юм чинь, за намын бүлгээр ороод дэмжүүлчихдэг юм чинь, дээгүүрээ тохирчихсан юм чинь гэдэг байдлаар засгийн газар чухал асуудлуудад хайн ханддгийн илрэл болж байна. За бүр гадны компаниудын оруулж ирсэн төслүүдийг ямар ч шүүлтүр найруулгагүйгээр шууд туулж бичсэн одоо байсныг зарим гишүүд хэлж байгаа юм. За засгийн газрын энэ хариуцлагагүй үйлдэл нь урд одоо болон хойд хөрштөөгөө харилцаагаа улам муутгах зүйл рүү түлхэх эрсдэлтэйг тэд сануулж байна. Хуулийн боловсруулалт бол би одоо улсын хурлыг бас арай ч ийм гэж бодоогүй маш хангалтгүй юм билээ. Үг хүсийг өрдүүлэлт одоо боловсруулалт муугаас гадна баг өөрсдөө боловсруулдаг гадны одоо хүмүүсүүдийн гадаад улсуудын аж ахуй нэгжүүдийн оруулж ирсэн саналуудыг баг тэр чигээр нь оруулж ирж байгаа юм шиг одоо ийм сэтгэлүүд төрж байгаа.
ганц мод гашуун сухад бомтын одоо хил холболтын гэлцээр дээр орсон үг үсгүүдийг харахад бол тэндээс би бол Монгол хүн боловсруулаагүй юм байна. Хятадаас орж ирсэн үг үсгийн найруулсан юм байна гэж харагдсан. Сая энэ агаарын үлгийн түвш нийлүүлэх гэрээч гэсэн таад агуулгыг хараад үзээрэй. Орж ирсэн юм. Тэр найруулга тэгээд өгүүлбэрийн бүтцэн өдр ингээд төгсгөл өдр нь монголоор хүн бичээгүй ийм дүр зургууд харагдаж. Мөн энэ 7 хоногт бас нэг хууль улсын хурлаас засгийн газарт буцаагдсан нь уул уурхайн биржийн тухай хууль байлаа. За энэ хуулийн төсөлд засгийн газар гадныхантай байгалийн баялгаа баартардаж, байшин барилга, зам гүүргээд хэрэгцээтэй бүтээн байгуулалтуудаа хийлгэхээр тусгасан. За ингэхдээ оптик гэрээ байгуулахаар тусгасан. За энэ гэрээгээ зөвхөн нүүрсэн дээрч биш, алт, зис, төмөргээд бүх төрлийн түүхэн эд дээр байгуулах эрхийг хуулиар нээж өгөх гэж байна. За үүнийг улсын хурлын гишүүд эсэргүүцсэн. За учир нь ингэж урьдчилан гэрээ байгуулж баялагын солилцоо хийснээр уул уурхайн бүтээгдэхүүний үн унаад зогсохгүй, төсвөөс гадуур төсөв бий болох эрсдэлтэй буюу төсөв хоёрч төсөв бий болох эрсдэлтэй гэдэг зүйлийг хэлж байгаа юм аа. Эдийн засгийн ашигтай ашиггүй нь хамаагүй, энээсээ боцохгүй, мөнгө олдсон олдоогүй нь хамаагүй бүтээгдэхүүн солилцооны гэрээ байгуулна. Нүүрс нь бол унжааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр хямдхан байсан бүтээгдэхүүн солилцоогч офтек штэ. Урд нь офтек гэрээ байгуулад дорн говь руу нефт амжуул хоолой бариад бараг дууссан. Өгүүлбэр нь бол хэдэн жилийн дараа хэдэн зуун сая доллар ингээ үрцсэн. Энэ шиг бүтээгдэхүүнээ солилцоод би юмаа барьчих. Та манай нүрсийг хямдхан аваад бариад өгч. Энэ ажиллагааг хаамаагүй биржийн хууль руу оруулж ирж байна. Тийм болохоор энийг дэмжих боломжтой. Биржийн тухай хуулийг бол нүүрсний хулгайтай тэмцэх зорилгоор баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөө хэр 5-7 хувьцаат компани нийт борлуулалтын ердөө 20 орчим хувь нь л биржээр явж байгаа. Бусд нь бол дандаа ийм урт хугацааны гэрээнүүдээр явж байгаа маа. Тэр биржээр явж иж ил дод нээлттэй байна гэсэн ийм зарчим байсан. Гэтэл засгийн газраас бол энэ биржийн арилжааг улам хумих цаашлаад бүр офтек гэрээний 2.0 хувилбар болох энэ бартер буюу бараа солилцооны гэрээг оруулж ирж байгаа нь бол бас зарчимгүй явдал. Ийхүү онгоцны түвш нийлүүлэх хэлэлцээр болон уул уурхайн биржийн тухай хуулиуд буцаагдлаа. Зарим олон сарын туршид олонний хил ламыг дагуулж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эсэргүүцэлтэй нүр тулсан Евразийн эдийн засгийн холбоотой төр хэлэлцээр байгуулахыг улсын хурал зөвшөөрлөгийг нь дэмжлээ. За ингэснээр 3 жилийн хугацаанд 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн манай улсад ямар ч гайлын татваргүйгээр орж ирэхээр болж байна. За энэ дотроос дотооддоо үйлдвэрлэдэг 10 хүрэхгүй бүтээгдэхүүнээ манай улс асуулж чадсан ч тамхиг татваргүйгээр оруулж ирэх айлын талын тулгалтыг яач чадсангүй. Тамхин бүтээгдэхүүн тамхиг гайлын татвараас 30% чөлөөлчихөд байгаа. Тамхинаас шалтгаалсан хавдрын өвчлөл чинь нийт нас орж байгаа хүн амын 17% эзэлж байна. Жилд 4300 хүн энэс болж нас орж байна. Тамхины хэрэглэнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал чинь 801 тэрбум буюу манай дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1% гэж байна. Ийм их зардалтай эрүүл мэндийн зардалтай асуудал. Энэ дээр дахиад негошиашн хийгээд тэр олон улсын Монгол улсын нэгдэн орсон гэрээ конвенц бариад хасах боломж байгаа үгүй юу гэдэг дээр та бүхэн нэг тодорхой хариу хэлээд хийжээ. Бидний зүгээс тамхи жагсаалтаас хасъя гэдэг саналыг бол хөргүүлсэн. Зүгээр бодит байдал дээр бол энэ жил Евразийн эдийн засгийн холбоог Казахстан улс тэргүүлж байгаа. Тэгээ Казахстан улс Монголтой хийж байгаа худалдаан дотор тамхин өндөр хувийг эзэлдэг юм байна. Яг энэ саналыг бол авахгүй байгаа. Бид бол тавьж байгаа. Бид нар энэ тамхины гайлын 30% татварыг гайлын татваргүй болно гэж нэг улсын шахалтаар энэ гэрээнд оруулж болохгүй. Ийхүү Евразийн эдийн засгийн холбоонд багтдаг 5 улсаас 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гайлын татваргүйгээр орж ирэхээр боллоо. Зарим ингэхдээ дотооддоо үйлдвэрлэдэг цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээ хамгаалж энэ хэлэлцээрээс асуусны нэг нь гурил. За гэхдээ өнгөрсөн жил 3 жилийн гайлын албан татварыг тэгэлсэн учраас энэ шийдвэрээ эргэж харах асуудлыг улсын хурал хэлэлцсэн юм а. Хэрвээ их хурлын гишүүдийн олонхон дэмжин шийдвэл үн өснө. Тэгээ инфляцид нөлөөлнө. Жирийн иргэдийн авч хэрэглэдэг энэ гурилан бүтээгдэхүүний үн нэмэгдүүл улсын хурал ямар хариуцлага үтээх вэ? Энэ бол аюулгүй байдлын асуудал. Баталгаатай эх орны бүтээгдэхүүнээр ард иргэдэд хангах бодлого шүү дээ. Атрын 3 дугаар энийг өрнүүлээд ямар ч байсан дотооддоо энэ гурилаа хангах нь онцгой чухал юм байна. Гурил бол стратегийн бүтээгдэхүүн юм а гэдгийг дахин сайн ойлгоод ингээл явж байгаа ажил шүү. Харин одоо энэ өрсөлдөөн чинь бий болж иж өнөөдөр энэ тогтворчод үн чинь тогтворчлоо шүү. Өнөөдөр гурилын үн тогтворсон гэж ярьж байгаа нь магадгүй энэ хуулийн гавьяа баха гэж би боддог. Үн тогтоодог монопол, олигопол зах зээл өөрөө
бодиттой бий болчихжээ. Сонголт байхгүй болсон. 2 том үйлдвэр нийлээд 50-аас дээш өв. 3 том үйлдвэрийн үйлдвэрлэлд нийлээд нийт зах зээлийнхаа 78%-ийг үйлдвэрлэдэг болчихсон. Улмаар өгсөн хөвөлдөж үнэ нэмдэг болсон гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь удаадараа гарсан. Энэхүү 7 хоногт улсын хурлын чуулганаар олон чухал асуудлуудыг хэлэлцлээ. Зарим нь одоо эцсийн шийдлээ олсон бол зарим нь одоо эх 7 хоногт ч юм уу хэлэлцэгдэхэр байгаа юм. Тэгэхээр энэ мэт үйл явдлуудыг бид мөн томилог хүргэх болно. Сурлагмаа мэдээлэл хүрлээ. Хэвлэлийн эрхчлөлөг хамгаалах нэртэйж хязгаарлах заалтуудыг багтаасан хуулийн төслийг улсын хурал өнөөдөр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Ингэхдээ засгийн газраас боловсруулсан энэ хуулийн төслийг улсын хурал илүү боловсронгуй болгох амлалтыг өгсөн байна. Хэрв чадахгүй бол анхны хэлэлцүүлэг дээрээс нь буцаана гэж улсын хурлын дарга чуулганы эндэр дээрээс мэдгдлээ. Гэсэн ч гишүүдийн зүгээс нэгэнд хэлэлцэхийг нь дэмжчихсэн хуулийн төслийг үзэл баримтлалаас нь хальж засварлах боломж хаагдмал гэдгийг сануулж байлаа. Одоо бид нэр бодиттой саналуудаа хэлэх хэрэгтэй. Яавал бид нэр чөлөөтэй ажиллах гэдэг юм бэ? Яавал бид нэр мэдээллийг нэг юм хүн зурталгүй олж аваад байх юм бэ? Яавал бид нэр ингээд мэдээлэл олж аваад дэлгэсэн биш шорондоо ороод байхгүй байх юм бэ? Гэдэг өөрсдийнхөө кейс дээр байдаг юм уу? Өөрсдийнхөө судалсан, өөрсдийнхөө хүсэж байгаа энэ саналуудаа тусах хэрэгтэй. Хэлэх хэрэгтэй. Энэ тэгээд дагах хуулиудаараа өөрчлөгдөх юм уу? Хэвлэл мэдээллийн эрхлэлийн тухай хуулиараа заалтаа оруулах юм уу? Гэх мэтчлэн ингээд одоо бидний гар дээр нуруунд дээр ирсэн гэсэн үг. 27 жилийн турш нэмэлт өөрчлөлт оруулалгүй алгуурласаар ирсэн хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг засгийн газраас буюу төр өөрөө боловсруулж оруулж ирсэн нь буруу билээ. За энэ хуулийн төслөөс илт харагдаж байгааг гишүүд хэлж байна. Тухайлбал хуулийн төсөлд хэмжиж тодорхойлох боломжгүй хожим цензур тогтооход ашиглагдах эрсдэлтэй нэр томьёо тодорхойлол заалтыг тусгасан байна. Мэдээллийн байгууллагыг илүү институцлэх шинжрүүгээ явж байгаа ийм хууль маань өөрөө бүтцэн өөрөө бас тэгж байгаад байгаа учраас энэ дээр бол илүү институтын түвшинд аваачих зөвшөөрөл хязгаарлалт те энэ түвшинд бол энийг бол аваачих бол шаардлагагүй. Төрөөс олгож байгаа эрх ерөөсөө биш шүү дээ. Үндсэн хуулиар олгосон хүм барал болгоны үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаа байх ёстой гэж энэ хуулийг харж байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний баталгааг энэ хууль өөрөө хангах ёстой болохоос биш эрх олгож байгаа ийм хуулийн зохицуултууд ерөөсөө байж болохгүй гэж харж байгаа. Үзэл баримтлал гэсэн. Монгол улсад захиалах сэтгүүл зүйн буюу энэ авилгацсан сэтгүүл зүй үүсгэхэд хамгийн том хөшүүрэг болж байгаа хүч нь өөрөө засгийн газар өөрөө байгаа. За ийм засгийн газар хэвлэлийн эрхчлөлтөд холбоотой хуулийг санаачлна гэдэг нь ерөнхийдөө сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Нэг талдаа худалдаж авах мөнгөтэй, нөгөө талдаа хяналт тавих сонирхолтой байгаа бүтцсэн шүү дээ. Хоёрт нь ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хэвлэлийн эрхчлөө хүн үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой энэ харилцааг хэдий ч нэ их хууль тогтоомжоор хэмжээгээр зохицуулна, төдий ч нэ төрийн хяналт зохицуулалт орж ирнэ гэсэн үг. Төрийн байгууллага энэ хэвлэлийнхний үйл ажиллагаанд дэндүү оролцож байгаа гэдэг нь бол илэрхий болцсон. Тэгээ энийг нэг шатанда одоо зоригтойгоор өөрчлөх ёстой. Болж игэл одоо өөрсдийнх нь одоо тэр мэрэгжлийн байгууллагт өгөөд ямар ч үсэн эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хуулиас бүх зүйл залтыг авч хаях нь зүйтэй болов уу гэж бодож байгаа. Хуулийн төслийг боловсруулсан хууль зүйн сайд Алтан гэрлийн зүгээс ч зарим хэсгийг нь өөрчлөх боломжгүй гэдгээ ил цагаан илэрхийлсэн байна. Гэтэл хуулийн төслийг ахалж ажиллахаар болсон лодо самбуу гишүүний хувьд 70-аас 80% нь өөрчлөх шаардлагатай гэж үзэж байлаа. За ийхүү засгийн газар улсын хурал хоёрын хүсэж байгаа зүйлс хоорондоо огтхонч огтлцохгүй байна. За дөрвөн заалттай хэдий ч хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж өгсөн одоогийн хуулийг шинжилж найруулах биш. За бүр анхдагч хуулийн хэмжээнд боловсруулж оруулж ирсэн нь анхаарал татаж байна. Одоо хэвлэлийн эрхчлөөр тэргүүлж байгаа улс орнуудын хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг үзэх баримтлал яаж явдаг вэ гэхээр нэгдүгээр төрийн оролцоог хязгаарласан, хоёрдугаар сэтгүүл зүйн одоо үйл ажиллагааг баттгсан шин чанартай байдаг. Гэтэл яг одоо өргөн барьсан байгаа хуулийн үзэх баримтлалыг уншаад үзэх юм бол хэвлэлийн эрхчлөөнд одоо тулгамж байгаа индексээр ухарж байгаа асуудлуудыг бол шууд хэвлэл мэдээллийн салбар руу буруутгасан өнгө аястай. Нэгэсэндээ хариуцлагатай сэтгүүл зүй, ёс зүйтэй сэтгүүл зүй гэх нэрээр ялангуяа одоо улс төрийн одоо цензур тогтоохын магадaltaй нэгэн ийм зүй заатууд давмгаа орсон байна. Тунхагийн шинжтэй хэлбэр төдий заалтууд нь хэвлэлийн эрх чөлөөг Монгол улсад бий болгож чадахгүй гэдгийг хэлж байлаа.
Өнгөрсөн жилийн үдээд үндэсний баялагын сангийн тухай хуулийг баталж газрын хэвлэлийн баялагийг Монгол Улсын иргэн бүр эзэмших боломж бүрдсэн. Энэ 1 жилийн хугацаанд үндэсний баялагын санд 500 орчим тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэ мөнгөн дүнгээс гадна иргэд e-Mongolia системээс баялагын сангийн мэдээллийг нээлттэй хардаг болсон нь засаглалын хувьд чамлахааргүй амжилт гэдгийг ерөнхий сайд өнөөдөр Улс их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдгдлээ. Баялагын сан бүрдүүлэх эхлэл үйл явц аль ч улсад улс төр нийгмийн халуун мэтгэлцээний дунд өрнсөн байдаг. Бид ч үүнийг тойроогүй. Эрдэнэт 5-7 оюутлогоо зэрэг ордыг тойрсон олон жилийн мэтгэлцээнч өөрийн онцлог тохирсон үндэсний баялагын сан үндэслэн байгуулж аривжуулан хөгжүүлэх арга замыг хайхад оршиж байсан гэж дүгнэж болно. Үндэсний баялагын сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гатсан мега төслүүд гацаанаас гарч хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн нь баялагын сангийн эерэг үзүүлэлт бөгөөд бусад улсад чимжчээ болж байсныг түүх нотолж байгаа. Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум Америк доллар орчимд хадгалагдаж байна. Энэ валютын төлбөртэй барааны импортоор илэрхийлэгдсэн дүнгээр тооцвол олон улсын жишг доод түвшнээс харьцангуй өндөр үзүүлэлт байгаа. 2025 оны 2 дугаар улирлаас эхлэн уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, ноос ноолоор аялал жуулчлалын үйлчилгээнээс олох валютын урсгал өсөх, Монгол улсын хувьд 2026 оны 4-р сар хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж байгаа томоохон гадаад үр төлбөр байхгүй зэрэгс шалтгаалan төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, ингэснээр валютын захын эрэлт саарч валютын ханш тогтворжно гэх хүлээлттэй байгааг Төв банкны зүгээс мэдээллээ. За гадаад валютын улсын албаны нөөц бол 2024 оны эцсийн байдлаар түүхэн дэд хэмжээнд хүрснээ та бүхэн мэдэж. За он гарснаас хойш бол яг өндөр хөгжилтэй орнуудын худалдааны маргаан за энэтэй холбоотой тодорхойгүй байдлаас болоод дэлхийн зах зээл дэх түүхий хэдийн за тэр дунд нүүрсний үнэн дээр бол сөрөг шок орж ирж за энэ нь эргээд манай экспортоор дамжаад валютын зах дээрх одоо валютын орох гарах урсгал дээр бол зүрэг үүсгэсэн. За гэсэн хэдий боловч Монгол Улсын засгийн газар болон Монгол Үндэсний банк валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хамтарч ажиллаж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд бол валютын албан нөөцийн 5 тэрбум доллар хадгалагдаж байна. За энэ нь бол валютын төлбөртэй барааны импортын дүнгээр нь тооцох юм бол одоо олон улсын жишг доод түвшинтэй харьцуулбал харьцангуй өндөр үзүүлэлт байж байгаа. Энэ цаашдаа яг энэ дэлхийн зах зээл дээр байгаа нүүрснээс бусад энэ түүхий хэдүүдийн үнүүд бол харьцангуй өндөр түвшинд хадгалагдана гэж шаардж байгаа. Тухайлбах юм бол яг одоогийн байдлаар алтны үн бол он гарснаас хойш бол 30 орчим хувиар, тэсийн үн бол он гарснаас хойш 10 орчим хувиар өссөн байна. За энэ өндөр түвшний үнүүд бол ойрын хугацаанд бол хадгалагдана гэж шаардж байгаа. За дээрээс нь 2 дугаар улиралд бол жид бүрийн 2 дугаар улиралд бол энэ уул уурхай болон энэ ноос ноолор зэрэг нөгөө валютын орох урсгалтай энэ салбаруудын идэвхжил өнөхөд ажиглагддаг. За дээрээс нь Монгол Улсын хувьд бол энэ 26 оны 3 дугаар улирал хүртэл томоохон үрийн дарамт бол байхгүй. Тийм болохоор ер нь эдгээр хүчин зүйлүүдтэй холбоотойгоор богино ойрын хугацаанд бол төлбөрийн тэнцлийн алдагдал өнөхөд багцах. За энийгээ дагаад валютын урсгал сайжрах. За тэгээд дээрээс нь ханш бол богино хугацаанд бол тогтворж явах ийм үлээлттэй гэж байна. Манай улсад нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 500 мянга гаруй хүн авч байна. Үүнээс 57 мянга нь халамжийн тэтгэвэр байгаа бөгөөд энэ донд нэг ч удаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй хүмүүс хүртэл багтаж байна. Тиймээс энэ байдлыг өөрчилж хувийн тэтгэврийн сантай болгож өөрчлөлт оруулах шаардлагатайг эдийн засагчид хэлж байна. Хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх хэрэгтэй. Энэ төр 100% монопол эрхтэйгээр энэ тэтгэврийн тогтолцоог өнөөдөр ажилуулад тэрийг ингээд өнөө дарга нарын үзмжээр яваад ахаар ингээд ийм улс төрчсөн нэг ийм цорхоо шуудаа болчиход шүү дээ. Гэтэл хувийн тэтгэврийн сан бол яг л хүн банкнд мөнгө хадгалуулж байгаа юм шиг би 100 төгрөгийн шиг төлөвлөсөн бол жилийн дараа тэр нь өгөөжтэйгөө тэд болсон байх хэрэгтэй гэсэн
энэ бодит тон дээр үнэлж явдаг учраас тэр сонголтыг бий болгож энэ тэтгэврийн тогтолцоог олон шаталтай болгоно энэ төр гэдэг юм цаалаа өгөх гэхээр эсвэл хувийн тэтгэврийн сан бий болгож энэ сонголт бий болгох тухай байна. Мөн нөгөө талаас халамжийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвар алдсан олон хүүхэдтэй өнчин зэрэг зайлшгүй авах шаардлагатай бүлэг бий. Харин тэр дундаас үнэхээр шаардлагатай учраас халамжийн тэтгэвэр авч байгаа юу? Эсвэл биеийн амрыг бодож байгаа юу гэдгийг хяналт тавих шаардлагатай гэлээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр авах ёсны тог бууруулах арга замыг эрэлхийлэх ёстой юу гэвэл эрэлхийлэх ёстой. Үнэхээр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүн байгаа юм уу? Эсвэл ажил хөдөлмөр эрхлээд, хуваараа бизнес эрхлээд өөрөө өөртөө орлого олоод ингээ боломжтой байгаа мөртлөөсөө нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа хүн үү гэдгийг ялгаж заагалж тэгээ энэ сайн дурын нийгмийн даатгал гэдгийн хажуугаар хуваараа бизнес эрхлээд байгаа эдгээр хүмүүсийг нийгмийн даатгалд яаж хамруулах вэ гэдэг асуудлыг бол нийгмийн даатгалын ерөнхий хуулинд авч үзэх шаардлагатай болж байна. Манай улсын хувьд 1.1 сая иргэн нийгмийн даатгалыг шимтгэлтүүлж 513 мянган иргэн нийгмийн халамж тэтгэвэр тэтгэмж үйлчилгээ авч байна. Иргэн сануулгад 2024 оны 1-р сарын 1-ээс халамжийн тэтгэврийн хэмжээг сард 375 мянган төгрөг болгон шинжилэн тогтоосон юм. Улаанбаатар хотын нийт барилгын 40% нь газар хөдлөлтөд тесэргүй учраас барилгын чанар стандартаар хяналт тавьж пассвортлуулах шаардлагатай гэлээ. 2024 онд зоонзын халдварт өвчний 135 тохиолдол бүртгэгджээ. Манай улсын 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн төрлийн харшилтай байна. 70 мэдээллийн хөтөлбөр сая дурдсан болон бусад мэдээгээр үргэлжилж байна. Хот байгуулалт, барилга, орон сууцчлуулалтын яамны судалгаагаар Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд Улаанбаатар хотын нийт барилгын 40% нь ноцтой эвдрэл хүлээж, зарим нь бүрэн нурж болзошгүй гэх үр дүн гарчээ. Энэ нь манай улсын барилгын чанар стандартын хяналт шалгалт хангалтгүй байгааг илэрхийлж байна. Иймд барилгын чанарын стандартыг тогтоож, паспорттжуулах шаардлагатай гэдгийг нэгэн дээвэр дор 2 нөлөөллийн төслийн гишүүд хэлж байна. Хяналт шалгалтын газрын судалгаагаар Улаанбаатар хотод нийтдээ 117 мянга гаруй барилга, орон нутагт 12 мянган барилга ашиглагдаж байна. Үүнээс 2341 барилга нь даацын бүтцийн үндсэн зөвшөөрлгүй буюу гамшигын үед тэсвэргүй гэх үр дүн гарчээ. Эдгээр барилгуудын 52% нь орон сууц бол үлдсэн хувийг нь цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн байгууллагууд эзэлж байна. Гэтэл манай улсын нийт нутаг дэвсгэрийн 66% нь 7-оос 9 баал буюу хүчтэй газар хөдлөлтийн бүсэд харьяалагддаг байна. Даацын бүтээц эдлээ бол одоо зөвшөөрлөг өөрчилсөн байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ өөрөө одоо шууд утгаараа бол шууд эрсдэлтэй ангиллалтаа бол орчиж байгаа. Бүрэн пассвортлуулах ажил бол одоо хараахан бүрэн хийгдэг байгаа. Бидний авсан мэдээгээр бол одоо 997 барилгыг пассвортлуулснаас 574 нь бол газар хөдлөлтөд тесэргүй гэсэн ихний байдлаар олгуулсан байгаа. Энийг 120 мянга орчим барилга байгаа гэхээр 40% нь одоо нийтлэгдгүй барилгаас дөнгөж 976 хийгдсэн байдалтай байна. Ямар ч улс орон барилгын стандартыг тогтоож, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн барилгыг паспорттжуулдаг байна. Харин манай улсад барилга паспорттжуулах ажил 2023 оноос хойш идэвхтэй хийгдэж, одоогоор 2002 оноос өмнө баригдсан төрийн өмчийн сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн 976 барилгыг хамруулжээ. Цаашлаад илүү олон барилгыг паспорттжуулахын тулд улсаас төсөв, санхүүжилт босгох шаардлагатай гэлээ. Төсвийн үед Монгол улс барилга болгоныг пассвортлуулах одоо боломж нөөц болцоо байгааг бол байгаах гэж бодож байгаа. Гэхдээ жил болгоны төсвүүдээр харин тодорхой төлөвлөгөөтэйгээр тусгал чухал байна. Манай гол нийсэн шүү дээ. Энэ маань өөрөө төсвөртэй хот болохын тулд ямар арга хэмжээнүүдийг авах вэ? Хэрвээ барилгын одоо байгалийн гамшигт үзэгдэл бол ямар менежментийг хэрэгжүүлэх юм. Гэтэл Монголд өнөөдөр тийм дүрм журам, тийм стандартаас байна уу? Энийгээ буцаж нэргэж хараач. Барилгын насжилт хэтэрсэн, хяналт шалгалт дутуу, мэргэжлийн боловсон хүчний дутагдал болон хот төлөвлөлтийн асуудалтай шууд холбоотойгоор стандартын шаардлага хангаагүй барилга их байна гэдгийг нэгэн дээвэр доор 2 нөлөөллийн төслийн гишүүд үзэж байна. Хэдийгээр барилгын стандартыг мөрдүүлэх хууль тогтоомж байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизм, хяналтын арга хэмжээ сул байна гэлээ. Зарим тохиолдолд хууль тогтоомж зөрчсөн хүмүүс ноогдуулах торгуул, шийтгэл нь үр дүнгүй байдаг байна.
Хөтөлбөр бизнес орчин болон гар үргэлжилж байна. Энэ удаад ахуйн үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгчийн байр суурийг хүргэхээр бэлтгэлээ. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд татварын асуудал хамгийн том хүндрэл байдаг. Энэ хэрээрээ ажилтан болоод ажил олгогч айл ал талдаа хүндрэлтэй байдаг гэдгийг хэлж байлаа. Манайх анх 2008 онд Монгол улсад ахуй үйлчилгээ гутал арчилгаа цэвэрлэгээний чиглэлээр үйлчилгээ явуулсан. Одоогоор нэг 20 салбартай, нэг франчайзинг салбартай ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь бол яг Монгол улсад энэ ахуй үйлчилгээний соёлыг хүмүүст одоо ахуй үйлчилгээ хэрэглээ болгох, хүмүүсийн цаг завыг хэмнэх ийм одоо зорилготойгоор үйл ажиллагаа эхэлсэн. За тэгээд манайх ерөнхийдөө бол үйлчилгээний чиглэлээр нэг 4-5 чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг. Өөрийн бас нэг Монгол улсад гутал арчилгааны бүтээгдэхүүн Гэлтгэнуур гэсэн тийм брендийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг. За энэ чиглэлээр одоо бас ер нь бол туршлагдсан гэж болно тий. За жижиг дунд бизнес эрхлэгчдэд одоо хамгийн одоо хүндрэлтэй байгаа юм бол татварын асуудал байдаг та. Ер нь бол татварын асуудал, татвар бол маш өндөр. Нийт ялангуяа үйлчилгээ эрхэлдэг бид нар бол шууд одоо нэмэн үртгэхийн татварыг 10% нь бол баг татвар маягаар одоо сар болгоо гэж төлдөг штэ. За дээр нийгмийн даатгал тэгээд аж ахуй нэгжийн ингээл татвар ерөнхийдөө бол нийтдээ нэг 45% орчим хувь болдог. Тэгээд бид нарт бол мэдээж одоо цаана одоо өчнөө зардал байгаа штэ бизнес эрхэлж явуулж байгаа нь. За тэгээд одоо өсөн дэвчих одоо боломж одоо энэ нөгөө санхүүгийн хувьд бол айгүй бага байдаг. Яг аажмаар жижигээр л одоо санхүүгээр төлөвлөж ингэж одоо бизнесээ өргөжүүлнөхөөс одоо бид нар чинь нөгөө одоо их хэмжээгээр нөгөө орлого олдог тийм бизнесүүд биш. Одоо бид нар тэр хэмжээгээр нөгөө хүний нөөцийн зардал ихтэй учраас одоо манай энэ үйлчилгээний салбар бол нийт ялангуяа хүний нөөцдөр одоо гол тулгуурлаж бизнес явагддаг учраас зардал маш өндөр байдаг. Энэ ч утгаараа нөгөө нийгмийн нөгөө ажилчдын нийгмийн хэрэгцээ, шаардлага энэ нь бас нэлээд сайн байж бид нар өнөөдөр хүний нөөцтэй одоо сайн боловсруучна бас авч үлдэх юм боломжтой байдаг учраас энэ талынх нь нөгөө татвар их байгаа нь одоо бид нарт аягүй хүндрэлтэй одоо яг хувь хүндээ ч хүндрэлтэй, байгууллагатай ч хүндрэлтэй байдаг. Тэгээ ажилтан тогтоох энэ тал дээр жижиг дундд бол энэ хамгийн нэг номерын хүндрэл нь татварын асуудал байгаа. Тэгээ энэ дээр одоо тийм шатлалтай байна уу? Эсвэл одоо үйлчилгээний чиглэлийн нөгөө одоо бусад улс орнуудад тогтмол дүнч байд юм уу? Эсвэл бол одоо татвар нь одоо шатлалын янз бүрийн хувь хэмжээтэй өдр тийм байд юм бэлээ. Одоо энэ үйлчилгээний байгууллагууд одоо уулуурхаач байна. Одоо том салбар, үйлдвэрийн салбар эднээс нь ялгаатай тогтоогддог. Энэ иймэрхүү байвал яад юм бол гэж ер нь бол бодож явдаг. За тэгээд одоо Монгол улсад бас мэдээж ахуй үйлчилгээний шинэ стандартыг бас шинжилэн тогтоох иймэрхүү ажлыг бас бодоод л явж байгаа. Ерөнхийдөө бол манай улсад энэ гутал цэвэрлэгээ, хийм цэвэрлэгээний стандарт бараг хэдэн 1900-аад онд л тогтоогдсон тийм стандарт байдаг. За тэрийг нэг одоо өөрсдийнхөө байдлаар л шинжилэн тогтоохгүй бол одоо ингээл зорж ажиллаж байна даа. Монголын өрөнгийн бирж хувьцаат компаниас энэ оны санхүүгийн төлөвлөгөөгөө баталж цэвэр ашгаа 28.3 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Харин орлогын хувьд 42.7 тэрбум төгрөгийн орлого олохоос дийлэх буюу 31.4 тэрбумыг хүүгийн орлогоос, 6 тэрбум төгрөгийг уулуурхаан биржийн арилжааны шимтгэлээс олохоор тооцоолжээ. Мөн орлогоо 6 цэвэр ашгаа 13.7%-аар тус буурна гэж үзжээ. CEO сүлжээ дэлгүүрийг эзэмшигч Premium Nexus хувьцаат компани борлуулалтын орлого эхний улирал 152.2 тэрбум төгрөг төржээ. 2024 оноос ашигт ажиллагаандаа шилжсэн тус компани жилийн дүнгээр 598.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 47.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Хувьцааны ханшны хувьд өнгөрөх оны төгсгөлд 208 төгрөг буюу IPO гаргасан ханшин дээрээ эргэн хүрээд байсан ч үүнээс хойш 4-р сарын 24-ний өдрийн байдлаар 9% унаж 189 төгрөгийн ханштай байна. Ингэснээр тус компани зах зээлийн үнэлгээ 21.7 тэрбум төгрөгөөр буурчээ. Тахико хувьцаат компаниас төлөөлөл удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийхээ цалин урамшууллыг өнгөрөх 7 хоногт баталсан байна. Үүнд төлөөлөл удирдах зөвлөлийн дарга гишүүд болон нарийн бичгийн цалинд 223.2 сая төгрөгийг 2025 онд зарцуулахаар бол тэдгээрийн урамшуулалт компанийнхаа нийт борлуулалтын орлогын 2%-ийг олгохоор олжээ.
Компани өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөө түрээслэн орлого олдог бөгөөд өнгөрөгч 2024 онд 404 тэрбум төгрөгийг олж 269 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Хотод 19 цаг 43 минут болж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллага 2000 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 26-ны өдрийг Дэлхийн оюуны өмчийн өдөр болгон зарласан байдаг. Энэ өдөр дэлхийд даяар оюуны өмчийн асуудал болон цаашдын авч хэрэгцүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцдэг байна. Манай улсын хувьд оюуны өмчийн зөрчил 27%-аар буурчээ. 2024 оны байдлаар Монгол улсад нийтдээ 349 шинэ бүтээлд патент олгогдчихэ. Энэ нь өдөр бүр шахуу нэг бүтээл төрж байгаа үзүүлэлт бөгөөд үүнээс дийлэнх нь механик инженерчлэл, гэрэлтүүлэг, халаалтын салбарт бүртгэгдсэн байна. Зохиогчийн эрхийн хувьд өнгөрсөн онд нийтдээ 939 бүтээл албан ёсоор бүртгэгдсэн нь өмнөх оноос 9.5% өссөн үзүүлэлт олжээ. Энэ нь уран зохиол, хөгжим, дүрслэх урлаг, кино, програм хангамж зэрэг салбарт уран бүтээл туйрвагчдын хөдөлмөрийг илүү хүндэтгэн эрхийг нь баталгаажуулж эхэлж байгааг илтгэж байгаа юм. Статистик дээр судалгаа хийхлээр тухайн улсын хөгжлийнхэн чиг хандлага бол харагдчихэдэг. За өнөөдрийн байдлаар Монгол улсад бол нэг 8,000 орчим шинэ бүтээл тэгээд 4,000 орчим ашигтай завхар 35,000 барааны тэмдэг бүртгүүлсэн байдаг. Өөрсдийн брэнд бараа бүтээгдэхүүнээ хамгаалах сонирхол ихсэж байна. Түүнийг бол хамгаалж үр ашигт хүртэх тэр мэдлэг боловсрал нь бас айгүй дээшилж байгаагийн илэрлэлтэй тий. Харин нөгөө талаас оюуны өмчийн зөрчилтэй холбоотой гомдол санал буурсан байна. Тухайлбал өнгөрсөн онд оюуны өмчтэй холбоотой 22 санал гомдол ирсэн байна. Энэ нь өмнө жилүүдийнхтэй харьцуулахад 27%-аар буурсан үзүүлэлт юм. Оюуны өмчийн зөрчил үүссэн тохиолдолд тухайн этгээдийг эрүүгийн тухай хууль болон зөрчлийн тухай хуульд заасан зүйл ангиар хохирол учруулсан үнийн дүн хүртэлх төвөргөөр торгодогч энэ хуулийг чангатгаж илүү наривчлах шаардлагатай гэдгийг хэллээ. Гол асуудлын үе гэхээр оюуны өмчийн тухай хууль байгаад байна, зохиогчийн тухай хууль байгаад байна. Гэхдээ тэрийг наривчсан зохицуултууд нь байхгүй. Хэдэргийн ерөнхий зохицуултууд байгаад байгаа. Дээрээс нь хууль тогтоогч болон нийслэл гэдэг юм уу, тодорхой эрх бүхий төрлийн байгууллагууд нь энэтэй холбоотой яг зохиогчийн эрхийг ашиглаж байгаа байгууллагууд нь заавал тусгай зөвшөөрөл авах ёстой, тодорхой гэрээ байгуулах ёстой, төлбөр төлөх ёстой гэдэг албажсан зохицуулт байхгүй. Зөвхөн сайн дурын үндсэн дээр яваад байгаа учраас яг эдийн засгийн эрхлэлтэнд орж чадахгүй нэг юм гацааны байдалд орчихсон байгаа. Ийм асуудал байгаа. Манай улс 1979 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад элсэн цагаас хойш нийтдээ 3 удаа оюуны өмчийн тухай хуулиа шинжилсэн байдаг. Оюуны өмчийг хамгаална гэдэг зөвхөн бүтээлч хүний хөдөлмөрийг биш, харин улсын эдийн засгийн чадамж, соёлын үн цэнийг давхар хамгаалж байгаа гэж албаны хүмүүс хэллээ. Манай улсад нийт 15,000 гаруй совилогч ажиллаж дунджаар нэг совилогчид 12-аас 15 өвчтөн ногдож байгаа нь олон улсын дунджаас 2 дахин их үзүүлэлт юм а. Ажлын ачаалал ажиллах нөхцлөөс шалтгаалж шинээр совилогч болоод 1-2 жилийн дараа мэргэжлээ солих, бүр салбараасаа гарах тохиолдлууд ч цөөнгүй байдаг байна. Сувилагчдын эрэлттэй мэргэжлийн тоонд багтдагч энэ салбарыг сонирхох залуусаа сонирхол буурчээ. Сувилагчийн дутагдал хотод төдийгүй хөдөө орон нутагт ч их байгааг тухайн салбарын хэлж байна. Тухайлбал 10 сувилагчийн орон тоон дээр 4 сувилагч байх жишээч байна. Ингээд хүний нөөцийн дутагдалд орсон учраас зарим эмнэлгүүд сувилагчтай авч үлдэхийн тулд хүүхдийн цэцэрлэг, орон сууцны асуудлыг шийдэх зэрэг нийгмийн талаас нь төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цалин мөнгөний асуудал за мөн хоёрт нь болгоно ажлын ачаал гэдэг юмнууд аяг тулгамдж байна. Энэ дундаас хамгийн их бид нар тулгамдж байгаа цаашдаа хэрэг болох асуудал маань шинэ сувилагчийг сургаж ажлын байранд доктор суурьшилан ажиллах энэ сургалт маань илүү их хүн болгоны аймаг сум дүүргээс ирж байгаа ард түвшин болгоны хэлжээг асуудал тулгамдж байгаа асуудал. За ер нь сувилагч тусгай мэргэжлийн хувьд бол улсын хэмжээнд дутагдaltaй байгаа. Манай аймаг ч гэсэн ялгааг адилхан дутагдaltaй байгаа. Тэр дундаа нэг тусгай мэргэжлүүд гэж байдаг. Лаборантууд, техникчүүд тэднэр бол энэ ажлын байран дээр гарах нь ч гэсэн ер нь цөөхөн байдаг учраас манай дээр бол тэр хэмжээнд нэлээд дутагдaltaй ажиллаж байгаа. Хүний нөөцийн дутагдал хоёрчлын дээр маш их дутагдaltaй. Улсыгаас ч ялгаагүй бүр илүү их дутагдaltaй байна. Яг тэгэхээр цалингийн хувьд бас яг улсын хэмжээ шиг шатлалаар цалинжаад явах нь бас арай өөр байдаг. Хувьчлэн тухайн байгууллага ямар санхүүжилттэй байна тэрэндээ зориулсан цалин ажилтаа цалинжуулаа явуулдаг.
Өнгөрсөн он сувилагчийн суурь цалин 1.3 сая төгрөг болгосон. Гэсэн хэдий сувилагчийн ажлын ачаалал, орон нутгийн хангалт зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байна. Дэлхийн хэмжээнд 200 гаруй зоонзын халдварт өвчин байдгаас манай улсад дийлэнхдээ 30 гаруй өвчлөл нь бүртгэгддэг байна. Зооноц халдварт өвчин 2023 онд улсын хэмжээнд 185, 2024 онд 135 тохиолдолд тус бүртгэгджээ. Энэхүү халдварт өвчний хамгийн өндөр хувийг буюу 73.9%-ийг хажигт рикетсиозын халдвар эзэлдэг байна. Манай орны хувьд нийт хүн амын 40 орчим хувь нь мал аж ахуй эрхэлдэг хүн амын тооноос 20 дахин их малтай тул зоонозын халдварт өвчний өндөр эрсдэлтэй байдгийг албаныхан хэлж байна. Түүнчлэн манай улсад зоонозын халдварын 30 гаруй өвчлөл элбэг тохиолддог байна. Тухайлбал хачгаар дамждаг халдварууд, тарвган дахал, боом, хамхуу, битэг зэрэг халдварууд бүртгэгддэг байна. Мөн бүртгэгдэж байгаа зоонозын халдварт нийт өвчний тохиолдлын 73.9%-ийг хачигт рикетсиозын халдвар эзэлдэг байна. Мөн үнээс гадна улсын хэмжээнд тарвган дахлын байгалийн голомт идэвхтэй байгаа бөгөөд 15 аймгийн 75 сумд эрсдэлтэй тооцогдож байна. За хамгийн нэгдүгээрт одоо зоонозын гэдэг үгийг бас тайлбарлах зүйтэй хэрэг олон нийтийн мэдээллийг тодорхойлохын тулд зооноз буюу одоо бидний хамгийн мэддгээр зүү буюу мал амьтан гэсэн. Мал амьтнаас хүнд халдварладаг юм аюултай өвчнүүдийг энэ зоонозын халдварт өвчин гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр дэлхийд дахинд бол яг энэ зоонозын буюу мал амьтнаас хүнд халдварладаг юм 200 гаруй өвчлөл байдаг. Энэний одоо 30 орчим нь бол Монгол улсад нутагшмаар бүртгэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсад энэ зоонозын халдварт өвчнийг үүсгдэг энэ тээгч гэдэг юм уу энэ бүхий л амтан, шавж, шумуул гэдэг юм одоо энэ зүйлүүд нь бүгд байгаа. Тэгээд сая 500 мянган километр квадрат талбайд байна шүү дээ. 3 сая хүн амтай гэдэг ингээд зоонозын халдварын маш өндөр эрсдэлтэй бүсгийн тоонд бас ордог байгаа Монгол улс. Тэгэхээр энэ зоонозын халдварт өвчний 30 гаруй халдваруудын 11 орчим мянган байнгын бүртгэгдэж байна. Зоонозын өвчний чиглэлээр ерөнхийдөө цааш өвчлөлийг бууруулах мөн нийгмийн хөрөнгөний бусад тусламж үйлчлэгийг сайжруулахын тулд ерөнхийдөө голомтын тандалтын арга хэмжээг нэлээд өргөн үрээтэйгээр зохион байгуулах, мөн хүн амын дундах танд судалгааг одоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулах шаардлагуудыг ерөнхийдөө агуулж байгаа. Энэ хүрээнд ч гэсэн зооноз өвчин судлалын үндэслэл болон зооноз өвчин судлалын төвүүд маань одоо ажил үргээ зохион байгуулаад төлөвлөд ажиллаж байна. Харин дэлхийн нийтэд 1600 гаруй тохиолдолд бүртгэгдээд байгаа хаан гаралтай стрептокок зоонозын ноцтой халдварт өвчин манай улсад энэ оны 2 дугаар сард анх бүртгэгджээ. Энэхүү халдварын 90.2% Наац ТV улс орнуудад зохилон бүртгэгдсэн байна. Мэргэжилтүүдийн хэлж байгаагаар энэхүү өвчний халдвар гахаан бохирдсон мах дотор эргэтэнтэй арьцах, шаргатай арьсанд нян нэвтрэх хамгаалтгүйгээр гахаан ядалгаа хийх үед дамжин халдварладаг гэлээ. Иймээс зоонозын халдварт өвчний тохиолдол нэмэгдэж олон нийтийн эрүүл мэндэд ноцтой аюул учирч байгаад анхаарах шаардлага хэдийн бий болжээ. Мөн манай улсад зэрлэг амьтдын дунд зоонозын халдварт өвчний тандах судалгаа хангалтгүй байдаг болохыг албаныхан хэлж байна. Улаанбархан өвчний батлагдсан тохиолдол 800 болж өмнөх өдрөөс 42 тохиолдлоор нэмэгджээ. Тархалт нийслэл Улаанбаатар хот болон өмнө говь аймагуудад хамгийн ихээр бүртгэгдэж байна. Мөн насны ангиллаар нь харуул 10-аас 14 насныхан дунд тархалт өндөр хэвээр байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 72 сургуулийн 168 бүлэгт 222 тохиолдол бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэг ангид 2-оос дээш тохиолдолтой сургуулиуд байгаа юм байна. Тасралтгүй голомтлон бүртгэгдсэн ерөнхий боловсролын сургуулийн 18 сургууль байна. Үүний 99 бүлэгт 152 тохиолдол бүртгэгдсэн болохыг холбогдох албаныхан мэдээллээ. Иргэн сануулгад 2024 онд Улаанбарханы 12 тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд тэдгээр тохиолдлууд Казахстан улсаас зөөвөрлөгдөж байсан. Улаанбархан өвчин нь халдварлалт өндөртөж вакцинаар сэргийлэгдэх боломжтойг холбогдох албаныхан сануулсаар байна. Хүүхдүүд 9 сартай 2 настайд Улаанбархан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг. Гэвч товлол хоцорсон, тасарсан тохиолдлуудын улмаас улсын хэмжээнд 200 мянган орчим хүүхэд вакцинд хамрагдаагүй байгааг холбогдох албаныхан мэдээж байна. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг тандалтын аргаар илрүүлж нөхөн дархлаажуулалтад хамрууллаа. Дараагийн мэдээг хүргэе. Монгол улсад харшлын өвчлөл сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж олон нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Сүүлийн судалгаагаар 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн төрлийн харшилтай бөгөөд жилээс жилд өсөх хандлагатай байгааг холбогдох албаныхан мэдээллээ.
Агаарын болон хөрсний бохирдол нь харшлын өвчлөл нэмэгдэхэд голлох нөлөө үзүүлж байна. Улаанбаатар хотын агаарын нарийн ширхэгт тоосонцор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс их байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөсөөр байна. Хөрсөн торимтлагдсан хүнд металл, химийн бодисууд нь ургамлын тоосонцор болон бусад харшил үүсгэгч бодисуудыг агаарт тараах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн Улаанбаатар хотын хөрс мод ургах боломж муу, бохирдол ихтэй тул шарилж зэрэг харшил үүсгэгч ургамлын тархалтыг нэмэгдүүлж байна. Монголын харшлын эмч нарын судалгаагаар харшлын сорил өгсөн иргэдийн 80 орчим хувь нь ургамлын тоосны харшилтай бөгөөд энэ нь хавар зун намрын улиралд илүү сэтэрдэг байна. Одоо хамгийн түрүүнд нөлөөлж байгаа нь бол дагаар бохирдол, хөрсний бохирдол бол хамгийн их нөлөөлж байгаа гэж үзэж болно. Яагаад гэвэл нэг энэ ургамлын тоосны харшилт одоо энэ гараад байгаа энэ тоос юмуд ч юм бол тооцрог гэвчлэн одоо энэ шарилжлөөл гэдэг одоо энэ хөл газрын ургамал гэж ярьдаг. Эдгээрийн тоосноос ерөнхийдөө дийлэхтэй өсөж байгаа байхгүй шалтгаан. Энэ ургамлууд маань өөрөө яадаг вэ гэхээр хөрс маань өөрөө одоо бохирдол ихтэй болоод ирэхтэй зэрэг одоо энэ эдгээр ургамлууд ургалж одоо нэг эколог талаас өөрөөгөө цэвэрлдэг болвол яг тэр процессын явцад ингэж айгүй их ургадаг. Тэгтэл одоо манай Улаанбаатарын манай хөрсөн дээр бол мод тариад ургахгүй байх хэмжээний тийм бохирдолтой болчихсон учраас иймэрхүү ургамлууд нь төлхөө ургаж байгаа гэсэн. Манай улсад амьсгалын замын харшил, арьсны, хоол хүнсний, эмийн харшил гэгчлэн 6 төрлийн харшил зөнхлөн тохиолддог бол хүүхдүүдийн дунд дээрх харшлуудаас гадна амьтны өсний харшил түгээмэл тохиолддог байна. Уран дулаан цаг ирж гадаа тоглох хүүхдүүдийн тоо ихсэж байгаа учраас тоглоомын талбайн аюулгүй байдал гэх сэдвийг манай редакц хөндөж байна. 2024 онд нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 3-ны 1 нь стандартад нийцээгүй гэх дүгнэлт гарч байжээ. Баримт 1. 2018 оны 6 дугаар сар 11 настай хүү сургуулийн биеийн тамирын талбайд хөл бөмбөг тоглож байгаад амиа алдсан. Баримт 2. 2019 оны 6 дугаар сар 9 настай хүү гадаа тоглож яваад тогон цохиулж амнасаа алдсан. Баримт 3. 2019 оны 6 дугаар сар 11 настай хүү мөн л гадаа тоглож яваад компани тогтоол усанд хосолдсон. Баримт 4. 2020 8-аас 12 насны 4 хүүхэд халианд живж амиа алдсан. Баримт 5. Ердөө саяхан буюу 2024 оны 8 дугаар сард тоглоомын талбайд тоглож байсан 4 хүүхдийг машин ирж дайрсан. Хүүхдүүд хит дэлгэцийн хамааралтай боллоо. Гадаа тоглодог хүүхэд алга гэж томчууд шогшрогч хүүхдүүд тоглох талбайгүй. Бага талбай нь аюулаар дүүрэн байна. Одоо яг энэ тоглоомын талбай эвдрэл гэмтрэл үүссэн тохиолдолд одоо хорон засаг дарга нар нь мэдээлэл өгөөд за мөн бас сөөхүүд нь мэдээлэл өгөөд энэ одоо эвдрэл гэмтрэлтэй байгаа аюул болохгүй ийм одоо тоглоомын талбайг бол хурааж авч байгаа. Энэ оны эхний 3 сарын байдлаар 1256 хүүхэд тоглоомын талбай болон спортын талбайд гэмтэж, гэмтэл согос судлалын үндэсний төвд иржээ. Хүйтэн өвлийн улиралд хүүхдүүд ийм олноороо бэртэж гэмтэж байхад 100 дулааны улиралд энэ тоо илүү өсөх нь ойлгомжтой. Тоглоомын талбайд гэмтэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь гар хөлөө маш хүнд хугалсан байдаг гэж эмч хэллээ. Сургууль цэцэрлэг одоо амарч байгаатай холбоотой мөн одоо зуны амралт эхлэх гэж байгаа холбоотой гадаа гудамжинд талбайд одоо хараа хяналт хөөрөх бага насны хүүхдүүд хоорондоо одоо тоглоомын талбайлаас унж бэртлэгэнтлүүд бол ихсэж байна. Энэ бүхний эцэст хариуцсан байгууллага нь стандартын шаардлага хангаагүй, тоглоомын талбайг засаж шинжлэх, стандартыг нь мөрдүүлдэг байх. Харин нөгөө талд хүн бүр хүүхэд хамгаалагч байж тоглоомын талбайг эвдэлж сүйтгэхгүй. Бие биедээ шаардлага тавьдаг, түүнийг нь хүлээж авдаг болох хэрэгтэй байна. Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас Монголын алт компани ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Цэлмүүнийг хүүхдийн эрүүл мэнд хөгжлийн элчээр томиллоо. Түүний хувьд Монголын уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, банк санхүү, зочлох үйлчилгээ болон нийгмийн нөлөөлийн салбарт 15 гаруй жилийн удирдах түвшний туршлагатай бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн эрүүл мэнд боловсролын хөтөлбөрт хувийн хөвшлээс хөрөнгө оруулалт босгоход анхааран ажиллах юм байна.
Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Та бүхэн амралтын өдрүүдэд ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.